Тэгээ яг нь би чинь бол одоо Microsoft гэдэг 30 та үнштэй ер нь л. За энэ Монгол хэл гэдэг энэ шүлгийг би 28 одоо шүдэнзэн дээр хийсэн байгаа. Тэгэхдээ нэг шүдэнзэн дээр бүхэл бүтэн нэг мөрийг бүтнээр нь хийгдсэн. Хажуу талд нь бас томоор боронзоор одоо чихний чимүүлсэн аюул сайхан монгол хэл гэдгээ бас нэг мөр ингэж давхар ингэж харьцуулах маягаар хийсэн байхгүй юу. Шүдэнс чинь ерөөсө 3 мм дотор багтдаг шүү дээ. Нөгөө энэ өргөнийх нь хэмжээ. Тэрний дотор миллиметрийн хэмжээнд дотор хийгдэж байгаа учраас энэ нөгөө хүмүүсийн анхаарал нөгөө томруулдаг шилээр хардаг учраас аюу их сонирхолтой байдаг байхгүй. Яг нөгөө томруулахаар тэр чинь нөгөө бичиглэг чинь нөгөө харандайны хугаралт таталт янз бүрийн юмнаас болоод ерөөсөө ингээд нэг жигэд бичигдэхгүй. Жигэд зурагдахгүй. Янз бүрээр зурагдана. Тэгэнгүүт чинь тэр чинь бас хүн нөгөө томруулдаг шилээр хараад тэр чинь өрөм сарагдаад байгаа байхгүй нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл ер нь шүдэнзний модон дээр бүхэл бүтэн шүлэг ингээд биччихээр чи бас бүтээл байж болдгийм байх шүү гэдгийг л харуулах гэсэн санааг ерөнхийдөө би гаргасан юм байна. Би томруулдаг шилээр бичдэггүй. Шууд нүдэрээ л юм. Зүгээр өдөр нэг сайхан ингээ гэрэлтэй 11 цагийн хавцаа юм уу сайхан ингээ нар ингээ тогтсон байх үед би шууд бичнэ. Энэ нь ерөөсө хүний нүдний чадварыг одоо бас харуулж өгч байгаа юм. Төвлөрөл удаан ингээ шаарддаг нөгөө нүд бүрэлддэг байхгүй юу? Тэр чинь ерөөсө нөгөө фокус тарахгүй гэсэн үг. Үний нүд. Би энэ төр ерөөсө 10 хэдэн минутын дараалал тэгээд ерөөсө болно шүү дээ. Ерөөсө нөгөө харандаа марандаа үзүүр хугарах юм бол ерөөсө тэгээд бол. Ерөөсөө нүд бүрэлдлээ ерөөсөө тэр ингэж тийм томруулах шилээр харна гэсэн ойлголт ерөөсөө баг. Яг тэр томруулах шилээр хараад хийн гэхээр нэг хүнд бишрэлж байдаг байхгүй юу? Нөгөө харьцаа алдагддаг байхгүй юу? Ерөөсөө ингээ гар нөгөө нүд хоёрын харьцаа алдагддаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө бичиж болохгүй. Зүгээр нөгөө яг нүдэрээ хараад гурцгэлдээ ингээмэл нөгөө гарны чинь мэдрэмж нөгөө нүдний мэдрэмж чинь давхар явж байгаа учраас тэр чинь яг нэг төвдөрч шít тодорхой хугацаа. Тэнгүүд нөгөөдг төр чинь нөгөө юу дүрсэн хөнгөн дарах уу хүнд дарах уу гэж тэгжиж нөгөөд чи бичиж байгаа юм. Тийм нарийн. Тэрнээс зүгээр нэг харандаагаар цаасан дээр бичгтэй эсвэл эрс ялгаатай. Ягаад гэвэл нөгөө дүрсэн юугаа шүдэнцнийхээ модыг ингэж нэг гараараа дарна. Тэгээ дарсныгаа дараа тэрэн дээр зөөлгөн бичнэ. Тэгээ тэрнийхээ алдаагүй бичгийн тулд тэр сайн муу ямар хэлбэр нь хамаа авахгүй бичиж үзүүлнэ. Ийм байдаг. Яаж нөгөөдгөө үгээ үсгээ гаргах гэж бодож хийж байгаа болохоор тэр чинь үг болгон дээр л хянаж байгаа шүү дээ. Үсэг болгон дээр шүү дээ. Үсэг болгон дээр. Тийм учраас ерөөсөө тэрэнд тийм зурлаган дээр тэр хэцүү бүгд хэцүү ерөөсөө. Цэгд явахаасаа эхлээд л хэцүү шүү дээ ерөөсөө. Энэ бол шүү 0.5 харандааг үзүүрэлдэг. 0.5 харандаа зүүнний үзүүр шиг нарийнх үзүүлж байгаа юм да. Зүүнний үзүүр биш та үзүүрийн ингээд харах юм та нар үзүүр биш та мохоо байдгийг. Харандайгаа үзүүрлсэн тохиолдолд бол миний харандаа үзүүр мохоо байхгүй. Яг л ингээд хурц. Тэгжээ тэр чинь нэг юм уу хоёр нэг үг бүшиж чадахгүй юу байж байгаа л хугарна шүү дээ. Юу элэгдэн. Тэгтээ тэр хамгийн зөөлөн балтай харандаагаар байдаг. Хүмүүс бол хамгийн хатуу балтай харандаагаар хийвэл болно гэдэг. Ерөөсөө хатуу балтай харандаа ерөөсөө болохгүй. Хамгийн зөөлөн бол чинь хамгийн зөөлөн дарж ич нөгөө зураас гарч байгаа байхгүй юу. Шүдэнзний модон дээр бол анх нөгөө хийж явахдаа би зүгээр 6 нас зурж ирсэн. Би шүдэнзний хайрцаг дотор шатар хийсэн. Тэгээ ерөөсөө тэр чинь шүү дээ чи шүдэнзний модонд шүү дээ 32 бүтээл багтна гэхээр чи бас овоо байгаа да. Чөлөөтэй багтна шүү тэр чи нөгөө хүү мүүтэйгээ нийлээд ингээд ерөөсөө шүдэнзний хайрган дотор багтчих байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь одоохондоо нөгөө шүлэг хийж үзье гэж бодоод тэгээ одоо Бэмбэ Хэлэнчингон одоо Монгол хэл шүлгээр хийж үзсэн.